ёсоор ямар арх байсан ямар үйлдвэр байсан тодорхой мэдээлэл өгсөн үү л дээ. Хэвлийнхэн дунд ер нь ямар хөө мэдээлэл байх шиг байна. Яг яаралтай байгуулагдсан ажлын хэсгээс бол яг энэ үйлдвэр нь тийм арх гэдэг бол хэлээгүй. Гэхдээ хэвлэлийн хуралд ирсэн албан бус одоо их сурвалжуудаас бол найрс гэдэг арх байсан гэсэн яриа бас байгаа. Тэгээд бид энэ бос үйл явдалтай холбоотой хэдийгээр энэхүү хорцсон үйл явдал нь Баянгол дүүргийн 2 дугаар хонд гарсан ч гэсэн за энэхүү хэргийг Согнайхан дүүргийн цагдаагийн 2 дугаар хэсгийг шалгаж байгаа юм билээ. За бид бос үйл явдалтай бодгоор Баян шүн байрлах тус цагдаагийн хэсгээр очсон. За бидний очиод 8-9 авдар орчим арх хураагдсан байсныг тав хүн яг одоо харж байна. За тус дүүргээс мэдээлэлүүд ирсэн. За бидний очиод бас тус дүүргийн цагдаагийн бие бүрэлдэхүүн бүрэн бүрэлдэхүүнээр гарсан. За дээр нийслэлийн мэргэжлийн газрын байцаагч нар очиод за бүгд баг болоод за тухайн цагдаагийн хэсгийн харьяанд байдаг нутаг дэвсгэрүүдэд яг энэ төрлийн арх содруулалтанд зарагдж байгаа тохиолдлууд байвал хурааж авахар яг бүрэн бүрэлдэхүүнээр гарч ирсэн. За энэхүү архийг тав хүн харж авах найрс гэх нэртэй ийм арх байгаа. За албан сурвалжуудыг өгж байгаа мэдээлэлээр бол томоохон худалдааны төвөөрөөс нэлээд борлуулагдаж байсан гэсэн ийм мэдээлэл өгч байгаа. Нөгөө талын архины хувьд бол 3500 төгрөгийн үнэтэй. Өөрөөр хэлбэл 0.5 литр болоод 0.75 литрийн архиуд нь дунджаар 3500 төгрөгийн үнэтэй байгаа. Тийм учраас энэхүү архины чанар маань бас ямар байх вэ гэдгийг тухайн цагдаагийн албаны их сурвалжууд өгчөөсөн байгаа. За энэхүү архитай холбоотойгоор энэ удаа гарч байгаа биш. Өмнө нь бол бас зарим хүмүүс ихтэй байдлаар хорцсон. За үүнтэй холбоотойгоор тухайн Согнайхан дүүргийн цагдаагийн 2 дугаар хэсгийн байцаагчид мэргэжлийн байгууллагад энэхүү архийг дээжиг явуулсан. За эхний явуулсан шийдлээр ямар нэгэн тийм хүний биед хортой зүйл илрээгүй гэсэн юм хариу ирсэн гэсэн зүйлийг хэлж байгаа. За дараагийн удаа бас нэгэн хорцсон улмаар цагдаагийн байгууллага дахин нийслэлийн мэргэжлийн газарт энэхүү архийг шалгуулахаар өгсөн байгаа. За тэгээд өгснийхаа дараагаар энэхүү нийслэлийн шалгалтаар энэхүү архины хүний биед хортой байх магадaltaй гэсэн ийм дүгнэлт гарсан. За тэгээд харамсалтай тодорхой арга хэмжээ авч амжаагүй байдал өнөөдөр ийм харамсалтай үйл явдлаас 5 хүн бас нас орсон гэсэн ийм мэдээлэл өгч байгаа. За бид түрүүсэн томоо худалдааны төвдөр ихээхэн борлуулагдаж байгаа. Нөгөө талаараа дэлгүүрүүдийн лангуун дээр байрлахгүй хэрнээ лангууны доор байж байгаа тодорхой одоо худалдан авагчтай болчихсон дэлгүүрүүдийн хувьд лангууныхаа доороос зарж байгаа гэсэн мэдээлэл өгч байгаа. Албаны хүмүүс өгч байгаа мэдээлэл энэхүү архийг яг дэлгүүрүүд дээр 8-ны баруун дэлгүүр дээр авч тавихдаа 2500 төгрөгөөр зардаг. За тухайн дэлгүүрүүдэн дээр 1000 төгрөгийн нэмээд 3500 орчим төгрөгөөр зардаг гэсэн мэдээллийг өгч байгаа. За тэгэхээр ерөнхийдөө 2500 төгрөг дэлгүүр дээр ирж байгаа арх манаас ямар чанартай арх байх вэ гэдгийг бас ядчгүй эргэж та бид бас бодох шаардлагатай болж байгаа юм. За та бүхэн харцлагаач энэхүү арх яг биднийг 22 цагийн үед очиход 8-9 авдар ийм архийг хураагаад авчихсан байсан. За албаны сурвалжууд хэлж байгаа болохоор хэдийгээр 0.5 литр 0.75 литр гэсэн хэмжээтэй боловч архинуудын шилнийхэн хэлбэрүүд нь өөр хэлбэртэй байсан. Өөрөөр хэлбэл нэгдсэн нэг тийм стандарт байхгүйгээр 0.5 литрийн хэмжээтэй бол ямар ч хамаагүй шилэн савлчихсан байсан гэсэн ийм зүйлийг хэлж байгаа. Гэхдээ бид яг энэ хүн хураачихсан байгаа архиудыг чиглэж бүгд нэг стандарттай 0.5 литрийн стандарттай байсан. За гэхдээ ямар ч цагдаагийн байгууллага энэ хүн архийг борлуулж байгаа дэлгүүрүүд рүү бол бүрэн бүрэлдэхүүн дээр явсан.